За сайн уу манайхаа. За яг одоо 1 сарын 29-ны оройн 23 цаг болж байна. Энэ бичлэгийг би өчигдөр орой шууд шуурхаагаар бичлэг оруулъя гэсэн боловч өчигдөр өнөөдөр үнэхээр завгүй байлаа. Тэгээ 2 хүүхдийн ээж болоод ч тийм үү. Тэгээ бас дээрэс нь өөр ажил хийдэг учраас үнэхээр амцсангүй. Орой болсон чамаагүй бичлэгээ эхлэе. За өнөөдрийн сэдвийг та нарт thumbnail дээр бол харсан байх. Jenny G Dragon хоёрын талаар бол ярилцсанаа. Энэ хоёр маань өчигдөр Chanel брендийн 110 жилийн ой зориулсан couture шоунд бол хамтдаа оролцсон байгаа. Яг энэ сэдв рүү орохоос өмнө бүгдээрээ энэ хоёр хизээнээс нэр холбогдох болсон талаар дистаралтаагаар явъя гэж бодлоо. 2012 онд Dad XX гэдэг G Dragon-ы дуу байдаг. За тэрэн дээр ерөөсөө гол дүрийн эмэгтэй клипэнд нь тогсон охин хэн байсан бэ гэхээр Jenny. Jenny болохоор тухайн үед 2012 онд хэр чин хамтлагт бол ерөөсөө дебют хийгээгүй. YG-д бол одоо бэлтгэж явж байсан. За тэр үедээ мэдээж Jenny чинь маш онцгой, царай зүстэй, нүд нь бол маш гоё. Цаанаа л нэг гоё охин штэ. Тийм болоод ч тэр юм уу G Dragon өөрхөн клипэнд бас сонгож тэр олон бэлтгэгч нараас сонгож энэ клипэнд бол тоглосон баха гэж би бодож байна. Яг 1 жилийн дараа буюу 2013 он Jenny GD2 хамтарсан Black гэдэг дуу байдаг. Та нар энэ дууг сонсч байсан бах. Миний бол хамгийн дуртай дуунуудын бас нэг. Энэ дуунд үнэхээр дуртай. Тэгээд 13 он хэрч oh my god юу вэ? 12 жилийн өмнө юм биш үү одоогоос. Тэгээд би юу гэж бодож байна гэхээр 12 онд бол мэдээж Jenny-гийн crush нь бол G Dragon байж тараа штэ. Бүр айл Jenny бүр од болцсон бүр суперстар хүний клипэн тоглоно гэдэг бол дебютээ хийгээгүй охины хувьд бол үнэхээр том боломж байсан. Клипний арт чинь мэдээж маш олон сценүүд тэр клип дээр явж байдаг учраас GD Jenny хоёр хоорондоо харилцаа холбоо үүсээд дотносоод яриа хөрөө үүсээд өгшөө илүү дотноссон бах. Тэрний дараагаас за хоёлаа энэ хамтарч нэг дуу хийя гэл тэгэл Jenny хэсэг дээр нь дуулаараа гэл тэгэл жилийн дараа дууг цацсан юм шиг байгаа. Энээс одоо 7-8 жилийн дараа 2021 оны ихэр штэ. Dispatch гэдэг одоо Солонгосын шинэ оны 1 сарын 1-нд он гарсны дараа дандаа хосуудыг танилцуулдаг тийм Солонгосын маш алдартай одоо тагнуул хийдэг тийм сэтгүүлийн газар байдаг штэ. Тэр Dispatch-аас юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хоёрыг хосууд тэгээ G Dragon болохоор Jenny-г одоо тусгай машинаар авчирдаг, одоо жолооч явуулаад авчирдаг. Өөр нэг тусдаа нэг хаалгаар оруулаад хүн Jenny-д баг орж гарахад нь зориулсан тийм лефтер дэшээ дамжиж орж гардаг мардаг ч гэлөөдөө бүр тийм үлгэр домог шиг тэл бол цацагчээсэн. Энэ гол нь G Dragon Jenny-г эрхийг мэдээд үүдэндээ гэрийн хангата ийм дугуй унцсан зураг байдаг. Үнэхээр GD Jenny-д бол үнэхээр дурлцсан байгаа байхгүй юу? Аль талаас нь ерөөсөө ингээд үгүйсгээгүй. Тэгэл ер нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд зураг нь байна. Тэгээд Dispatch бол ерөнхийдөө будлаа ирнэ гэж байхгүй тий. Тэгээд харамсалтай 1 жилийн дараа. За ойролцоогоор 1 жилийн дараагаар буюу 22 оны 5 сард гэж байгаа. GD Jenny-г Instagram дээр дагахаа болсон. За дахаа болсон хэр чинь мэдээж энэ хоёр салсан гэсэн үг. Энэ сошиал нэг мэдээлэл энэ хоёр эргэж нийсэн инээ тэрэ гэсэн мэдээлэл бол цацагдаагүй. Тэгээ сүүлийн 1-2 жил болохоор BTS хамтлагийн видео өөрөгдөг гэсэн тийм цурхал яваад байгаа шүү дээ. Би бол энд итгэдэг зураг хөрөгтэй бичлэг бүх юм байгаад байгаа. Тэгээд энд итгэдэггүй хүмүүсийг би одоо хүртэл гайхдаг. Ийм олон зургийг зохионо гэж байхгүй. Cosplay тоглосон энэ төргээд хүүхдүүд над руу бас бичээл комментээр бичээл та бодлоо арай наа гэд би болохоор зүгээр л хэлмээр байна. Jenny хоёр бол үерхтгээ. Энийг бол ойлгомжтой. Одоо л 2025 он. Энэ хоёр одоо салснаас хойш бүтэн 3 жил өнгөрсөн мэт юм ээ. Мэдээж нэг Chanel брендийн одоо төлөөлөгч нар учраас загварын шоунд нь оролцож байгаа шүү дээ. Зочноор ингээ өргөдөж байгаа. Гэтэ ингээ та нар анзаараад үзээрэй заяа. Jenny дандаа оролцдог, GD дандаа ингээ арга хэмжээнд нь оролцдог. Хэрнээ? За бараг л хизээч шүү заяа. Энэ хоёр тусдаа ирдэг. GD Chanel-ийн арга хэмжээнд оролцлоо гэвэл Jenny ирэхгүй. За Jenny оролцсон бол GD ирэхгүй. Энэ хоёр нэг арга хэмжээнд оролцсон гэдэг бол за бараг л маш ховор гэж хэлж болно. Гэсэн чинь өчигдөр буюу 1 сарын 28-нд Jenny GD2 Chanel брендийн 110 жилийн ой зориулсан couture шоунд бол оролцсон байна. За couture гэхээр нэлээд гар хийцний, гараараа бүр урлаж хийсэн тансаг зэрэглэлийн хувцсыг бол танилцуулдаг тийм шоу гэж ойлгож болно. Энэ Chanel брендийн зохион байгуулалт нь бол аюу гоё байсан. Тайд засалт бол их гоё байсан. Chanel брендийн аль биесны Instagram хаягийг нь орж үзсэн байхгүй. Тэгсэн тэн дээр ингээд тайлбараар өгсөн байсан. Тэгэхээр 110 жилийн ой зориулсан. Тэгээ тайд заслыг болохоор бид нэр 2 C үсийг ингэж хооронд нь холбосон. Тэгээ Infinity-г ингэж төсөөлж цааргуу те үйл ажиллагаа ингэ цаашдаа ингэ байнгын л одоо явж байгаа
тэгээд бэлэгдэж тэгээд маш гоё тайзаас засал байсан. Тэгээд доторгоо одоо тэр ханы юм болохоор маш тийм классик загварын нохоо өнгөөр дотор засалтай тайз болохоор дандаа цагаан өнгөтэй байсан. Зочдыг ингэж суулгаад ард талд нь дандаа нөгөө үсчин мейкап артист менежерүүд ингээд дагаа явж байгаа шүү дээ. Энэ ард ингээд сууж байгаа. Мэдээ Жэнигийн ард бол яг нэг туслахууд нь сууж байсан. Тэгээд урд талд нь загвар өмсгөгч нар ингээд алхаад явж байсан. Жэни маш гоё хувцастай ирсэн. 2025 оны шинэ коллекцт нь багтсан. Дээгүүрээ юм өдөн, доогуур ингээд намирсан өмөргтэй ирсэн. Усан цэнхэр гэх юм уу? Тэгээ усан цэнхрийн өнгөийг сонгосон надад бас Жэни үнэхээр одоо мэдрэмжтэй гэдэг нь бол харагдаж байгаа байхгүй яа. Тэгэхээр 1 сарын 31 буюу одоо нөгөөдөр гэсэн үг шүү дээ. Love Hangover гэдэг дууга цацах гэдэг шүү дээ. Dominic Fike гэдэг залуу. Dominic Fike гэдэг би муухай хэлээд байна. Dominic Fike гэдэг залуутай хамтарч ин гоё дуусан. Тэгээ би тэр дууг бас сонссон. Тэр дууны одоо постэр зурган дээр болохоор юм цэнхэр өнгийн одоо авсан дотор ингээд зураг ингээд харуулсан байсан тийм үү тэр Жэни. Тэгээд усан цэнхэр өнгийн тэгээ Chanel брендийн бас хувцсыг өмссөн байсан. Тэгээ нэг оршуулгын юм дээр нь Love Hangover 1 сарын 31-ийн энтергээд чулуу идэв штэ. Тэрний юм зүрхэн хэлбэртэй цэцэг мэцэг байсан. Тэр постэр зураг надад бас их жоохон юм одоо юу гэдэг Аз хүн болоод тэр юм уу жоохон юм амны бэлэггүй авс мавс үхэл хацлал бид нар ингээд ойрхон тим юм яхаас бид нар жоохон цэрлэлдэн штэ. Тийм болооч тэр юм уу тэр маш тийм зоригтой өрмөц сонголт байсан гэх юм уу. Шин дууга цацгаж байгаа учраас тэрний промошн те хүмүүсийн нүдэнд те ингээд тэр усан цэнхэр өнгийг тасгаж өгөх гээд байгаа учраас өчигдрийн арга хэмжээндээр олцохдоо усан цэнхрийн маш гоё хувцсыг өмссөн байсан. Ингээд нарийн детальтайгаар нь харах юм бол дээгүүрнээсний мөр хэсгээр нь байсан ихэр өдүүдийг дандаа гар хизээ нарийн аргаар гэж ойж хийсэн юм бил. Одоо цэнхрийн үуч ингээд дээгүүр ингээд амар том байгаа штэ. Энэ ингэр хэсгийг ингээд таацсан байгаа байхгүй цээж хэсгийг. Ингээд хоошоо ингээд фенотиг юм инлээд ингээд хаа ингээд хоошоо харж байх үедээ одоо тэр нь ингээд хоошоогоо болгонгууд цаанаас нь юм цэнхэр өнгийн одоо бра гэж хэлдэг штэ. Тэгээ лифчик гарч ирсэн. Тэгээ тэр нь болохоор H&M брендийн $30 зарагддаг. Одоо зүүсэн бүгчнүүд нь болохоор яг Chanel брендийн нэг бүгч нь ихэд $11,800 гэж байгаа хгүй. Тэгэхээр Монгол мөнгөөр $3,450 дүржүүлэхээр ойролцоогоор 40.7 саяын бүгч зүүсэн байна. Гэхдээ Жэни дандаа Chanel-ийн бүгчнүүдийг зүүж явдаг та нар анзаарсан бол. Нөгөө бүгч нь болохоор арай хямдхан $4,000 буюу 13.8 сая гэж байна. За хамгийн гол нь тэгээ Жэнигийн яг хажуу талд нь Kylie Jenner сууж байсан. Хамтдаа ингээд зураг мургаад харуулж байгаа бичлэгийг бол та нар Instagram Reel-ээр бол зөндөө харсан байх. Kylie-ийн яг цаа талд нь болохоор Pamela Anderson байжсэн. За зарим одоогийн хүүхдүүд бол сайн мэдэхгүй байж магадгүй. Намаа бүр жоохон байхаа заяа. Pamela Anderson ч амар алдартай мэдээлсэн байхгүй. Тухайн үед бол маш алдартай байсан гэх юм уу. Тэгээд хумсын хувьд гэх юм бол бас юм нэлийн урт хиймэл усан цэнхрээр ингээд хумсаа бодолцсон байсан. G Dragon болохоор юм ногоон өнгийн үстэйсэн. Тэгээд би нөгөө өчтөрөөс хойш нөгөө Chanel-ийн арга хэмжээнд дээр тэр хоёрыг хаана сууж уу, ойрхон суусан байна уу, би биеийг харсан байна уу, хол байна уу, ойр байна уу гэл амар сайн ингээд судалгаа ингээд тагнуулын нүдээр ингээд хараад байсан боловч тэр хоёрыг яг хаан сууж байгаа нь бол мэддэхгүйсэн. Гэхдээ нэлээд дээр байх шиг байсан. Тэр доор бол суугаагүй ойлгомжтой. Тэгээд тэр хоёр арга хэмжээнд оролцоод нэг нэгнтэйгээ таарахгүй байна гэж бол байхгүй. Мэдээж өөр хаалгаар гарчлах л та. Тэр чинь нэлээд том газар болсон юм чинь. Тэгээд хамгийн гол нь тэр яг ингээд загварын шоугаа ингээд үзэж байхдаа Жэнийг харсан л ээж дараа. Холоос чамаагүй харсан л ээж дараа. Johnny Depp-ийн охин Lily. За Lily Rose Depp-ийн Instagram story-роор ингээд ороо үзэхгүй юу. Тэгсэн нэг зураг дарсан байсан. Тэн дээр бас ингээд харсан чинь бас байхгүй байсан. Яагаад би Lily-г хэлж байгаа гэхээр яг Jэдигийн хажуу талд Lily сууж байсан. Тэгээ Lily-гийн яг хажуу талд нь Dua Lipa дуучин сууж байсан. Нөгөө эсрэг талд нь хэм бол яг Jэдигийн талд Jэдигийн цаадлын цааталт билүү нөгөө солонгосын жүжигчин эмэгтэй бас сууж байсан. Жэнигийн нэг зургийг харсан байхгүй нэг постн дээр оруулсан байсан. Арчлага харсан зураг. Тэгээд мэдээж нэг арт тал нь баг хамт олон гэдэг зургийг дарсан байгаа шүү дээ. Арын одоо менежмент нар. Би дахиад ингээд ойртуулаа харсан чинь Жэнигийн яг эсрэг талд нь GDT нэлийн төстэй өнгийн хувцастай юм ногоон өстэй хүнтэй эсрэг талд нь харагдаалах шиг байсан. Гэхдээ тэр жоохон баримжаагүй яа. Тэгэхээр цаа талд нь ногоон хан байгаа учраас тэрч биш магадгүй. Би нэлээл ойртуулж харсан. Гэхдээ харагдахгүйсэн. Үнэхээр одоо юу гэдэг Жэни хоёр өөдөөсөө хараад те бүхлөдөржингөө тэр арга хэмжээний нэг харлаа гэж ботход
Lily Rose-ийн эсрэг харсан тэр зурган дээр стори дээр болохоор Jenny байгаа. Энэ хоёр өөдөөсөө хараа гүн ойлгомжтой болчиход байна. Тэгээ би нэлээд хайсан гэхдээ олдоогүй. Та нар хэрэг олох юм бол над руу бас сторигоор миний одын skincare гэдэг хаяг руу явуулаарай за. Манай хүүхд зэрч амьдал би ч хүүхд мөхтэй дуулчаад хоол моолоо хийчихэл ингээ бичлэг хийж байгаа юм л да. За тэгээд цаг агарын хувьд гэх юм уу Парист болж байгаа учраас нилийн хүүтэн гэдэг юм салхитай өдөр байсан юм байлээ. Тэрийг яаж мэдсэхээр нөгөө Женигаас баг бусд нь дандаа ийм хүрэмтэй, болтойтой бүр ингээ оролт моролт зүгцэн гэд байгаад байгаа байхгүй. Тэгээд дотор ороод бас дулаахан байх юм болов гэсэн чинь дотор байгаа хүмүүс нь ч гэсэн дандаа ийм оролттой туслах мөслөхуд нь бүр цаана ингэсэн амар дузаан хувцсан өмссөн байгаа байхгүй. Гэтэл Жени 9 цагаас ахуулаад явтлаа бэлгүүсээр ингээ тэг чигээрээ гарцсан байгаа штэ. Дээгүүрээ ийм торон хөрх юмнуудад тэр чинь яаж л дулаахан байж чадвай дээ энэ ингээд онгорхоо бэлгүүсээрээ онгорхоо би Жениг вау нэрээ ямар их төвчээрээ би ясан бол ингээ бүр чичээж мичрээ юу гэдэг кул мүл харагдах те. Жени арга хэмжээнд оролцоод буцаж гарч ирэхдээ машиндаа суухдаа ингээд тэнүүттэйгээ маш гоё ингээд мэдлээ. Тэгээд ийм аппараттай бичлэг хийгээл зураг дараалах шиг байлээ. Тэгээд машин руу ороход маш их салхитай байсан бол мэдгдсэн. Жениг ирэхэд бол гайгүй байсан юм. Яг буцаад яг машин руу орохсон чинь бүр ус мөсөн бүр ингэж амар хийсч мэсэл ингээл орсон. За тийм бэ. Одоо нөгөөдөр цацагдчихж байгаа дуун дээр дахил хэсэг нь их сонирхолтой санагдсан. Яагаад энийг би ингэж хэлж байгаа гэхээр Жени ч ерөөсөө яг бидний сайн мэдж байгаагаар гурван хүнтэй л нэр холбогдчихсэн шүү дээ. Нэг нь болохоор Kai байна. EXO хамтгийн. За нөгөөт нь болохоор GD. За тэгээ V. Энэ гурав. Тэгээ энэ гурван хүнтэй ингээ холбогдсон учраас энэ шинээр гарч байгаа одоо дуун бас энэтэй холбоотой байж магадгүй би бас бодоод байна л да. Одоо шинэ ингэж хэлж байгаа байхгүй. Тэр хэлэхдээ энэ бүхэн бүгд ингээ дууссан. Гэхдээ би ингээд чамтай ингээд өргөжлөж ингээ хамт байна л гэсэн утгатай. Би цаг үргэлж чамд тэ хүлээн зөвшөөрт айдуу бүх зүйлийг ингээд хүлээн зөвшөөрнө. Одоо өглөө ингээс хэрэгтэй хайрын шаардлагатай гэдэг чинь. Love hangover энэ дууны үг их гоё аахгүй. Хайрын шаардлага тэр үнэхээр амар их дурлцсан гэж аахгүй. Би бодохдоо энэ дуу хэрвээ ингээд Жени үгээ зохиосон бол Kai GD хоёр лав биш байна. Харин V зориулсан дуу юм болоо гэж би бодож байгаа хгүй. Яг тэр V зэрэгт явсан тэгээд ингээд мэдээж ингээ алсын зайд хол байхад аяг хэцүү байж магадгүй гээд V магадгүй. За it's over те. Одоо хоёлоо боли. Арай бүтггүй юм шүү ч гэж хэлсэн байж магадгүй. За тэнгуут нь үгүй ингээ би чамтай ингээ хамт ингээ үргэлжлүүлж хамт баймаар байна гэж хэлсэн гэхээр яг л V зориулсан дуу байж магадгүй заяа. Энэ зөвхөн миний бодол. Өглөө босоход бол ингээ хайрын шаардлагатаар сэрдэг гэхээр чинь үнэхээр их дурлсан, үнэхээр тасгай гой залуусаа өргөж байгаа. Дурлсан гэсэн утгаараа орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тасгай залуу чинь хин гэхээр мэдээж үгүй штэ. Ви бол үнэхээр царилэг залуу. Гэхдээ бүр амьдараа бүх үнэхээр царилэг гэсэн. Яагаад ингээд уурлаад идэв юм бэ? Ви Жени хоёр өргөчл байг л дээ. Өрхөл харин ч гоё штэ. Ви зүгээр энгийн марч алдартан биш эмхтэйтэй суугаад ч юм уу ирэхэд таг чиг алуу болчихвол яах юм? Алдартай те яг нөгөө талаасаа яг ингээ өөрт нь яг адилхан карьертай төгс гэж хэлж болохоор хоёр төгс хүн яагаад хамт байж болдгүй юм бэ? Өргөжлээ гэлтэй. Тэгээд юу нэг гэж одоо уурлаад бухимдаад тэр бухимдлаг комментээр илэрхийлээд идэв юм байна. Би л тэр хоёрыг дэмждэг надад л үнэхээр төгс оц. За тэгээд өнөөдрийн бичлэг та нартай их сонирхолтой, сонин содон байсан байх гэж би бодож जैन. Тэгээд бичлэг маань таалагдсан бол доор коммент хэсэгтэр төгчрийн арга хэмжээнд дээр энэ хоёр бие биентэйгээ таарсан болов уу? Эсвэл бүр холоос чамаагүй харсан болов юу гэж бодож байна? Та нар өөрсдийнхөө сэтгэлдээ бас бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.